анхаарал татах үед сэдв учраас миний өөрийн хувьд төрөлтийн бууралтад улс орнууд хэрхэн хариу арга хэмжээ авч байгааг удаан хугацаанд анхааран сонирхож ирсэн. Японд 4-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн нэгэн шимтгэлийг олон хүн ганц бие хүнд ногдуулсан татвар гэж нэрлэж энэ сэдв интернетэд өргөн маргаан дагуулж байна. Гэвч олон хүн зөвхөн гаднах өнгөц татварын шинжийг харж байгаа ч түүний цаана буй логикийг ойлгоогүй хэвээр байна. Үүнээс гадна энэ бодлогын ард хүн амын хямралтай нүүр тулсан нэг улсын арга барсан сонголт байгааг ч анзаарсангүй. Японд гэрлэлт болон хүүхэдтэй болох асуудлыг татвар халамжийн бодлоготой холбож байгаа энэ практикийн цаана ямар дүрм зарчим оршиж байна вэ? Мөн энэ нөхцөл бидэнд ямар сургамж өгөх вэ? Япон улсын өнөөгийн хүн амын нөхцөл байдал бол зүгээр нэг статистикийн уналт биш. Энэ бол нийгмийн бүтцийн бүх төвшөнд хоригдлогдсон дарамт өөрчлөлтийн үр дүн юм. Одоогийн албан ёсны тоо баримтаар 2024 онд Японд ойролцоогоор 680 мянган хүүхэд төрсөн нь түүхэндээ хамгийн бага үзүүлэлт болж анх удаа 700 мянгаас доош орсон байна. Үүний зэрэгцээ төрөлтийн төвшин буюу нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж тоо 115 орчимд хүрсэн нь урд хожид байгаагүй хямралын үзүүлэлт. Харин Өмнөд Солонгос гамшигаас өмнөх буюу 0.7-оос 0.8 орчим байна. Энэ тоо юу гэсэн үг вэ гэвэл маш энгийн хүн ам өөрийгөө нөхөн үржүүлэх чадвараа аль хэдийн алдсан гэсэн үг. Японд төрөлтийн бууралт зөвхөн хүүхдийн асуудал биш, энэ нь гэрлэлтийн бууралттай шууд холбоотой. Ганц бие хүний татвар гэж нэрлэдэг байгаа зүйл нь үнэн дээр төрөлтийн бууралтыг шийдвэрлэх зорилготойгоор нийт хүн амд ногдуулж буй сан юм. Японы төрөлтийн бууралт нь гүн гүнзгий шалтгаантай асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Төрөлтийн төвшин жил бүр буурж хүн амын хөгшрөлт улам нэмэгдэж хөдөлмөрийн хүчний хомсдол жилээс жилд гүнзгийрч байгаа. Энэ нь ахмад насны асаргаа, эрүүл мэнд зэрэг нийгмийн үндсэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд хүртэл нөлөөлж эхэлсэн. Энэхүү санаа нь ийм нөхцөл байдлын хүрээнд бий болсон юм. Илүү чухал нь Японы төрөлтийн бууралт нь шинэ үзэгдэл биш юм. Олон жилийн турш залуусын гэрлэх хүүхэдтэй болох хүсэл сул хэвээр байсан бөгөөд төрөлтийг дэмжих янз бүрийн урамшууллын бодлого хэрэгжүүлсэн ч энэ чиг хандлагыг эргүүлэхэд хэцүү байсаар ирсэн. Энэ сангийн татан төвлөрүүлэлт нь засгийн газрын цөхрөнгөө барсан өөр нэг орлого гэж хэлж болно. Шинээр хэрэгжиж буй энэхүү шимтгэл нь нас гэрлэлтийн байдал харгалзахгүйгээр тогтмол орлоготой бүх иргэнд хамаарна. Ажилд дөнгөж орж буй залуусч бай, тэтгэврт гарах төгсөн ахмадуудч бай тогтмол орлоготой бол эрүүл мэндийн даатгалын шимтгэл дээр нэмээд энэ санг төлөх шаардлагатай. Тиймээс дүрмээрээ бол энэ нь ганц бие хүмүүст онцгой ногдуулсан татвар биш, харин бүх иргэдийн хамтын үрж буй төлбөр юм. Гэхдээ ганц бие хүмүүст хүүхэд бас шинээр зохиосон гэр бүл гэх зүйл байхгүй учраас дараагийн шатны хөнгөлөлт үр ашгийг хүртэж чаддаггүй тул тэд илүү их хүнд байдал байгаа мэт харагдаж байна. Энэхүү санг хувийн орлогын 0.23%-тай тэнцэх хэмжээгээр төвлөрүүлдэг. Бага орлоготой хүмүүс маш бага. Магадгүй сард хэдхэн 10 йен төлөх тул өдөр тутмын амьдралд бараг мэдгэдэггүйц нөлөө үзүүлдэггүй. Харин өндөр орлоготой хүмүүсийн хувьд орлогын суурь өндөр учраас сарын төлбөр нь нэмэгдэнэ. Жил ирэх тусам энэ нь тогтмол тасралтгүй зардал болж хувирна. Ялангуяа амьдралын чанартай ач холбогдол өгдөг өндөр орлоготой ганц бие хүмүүсийн хувьд энэ нь нэмэлт дарамт болж мэдрэгдэнэ. Энэ төлбөрийг олон нийт ганц бие хүний татвар гэж нэрлэх болсон шалтгаан нь бодлогын анхны зорилго нь хүмүүсийг хос хайх, гэр бүл зохиох, хүүхэдтэй болохыг санхүүгийн дэмжлэгээр урамшуулахад чиглэлсэнтэй холбоотой. Эцэст нь энэ бодлогын үр ашигын ихэнх нь хүүхэдтэй гэр бүлүүдэд чиглэж байгаа ба ганц бие хүмүүс бараг ямар ч шууд үр ашиг хүртэхгүй. Иймээс олон нийтийн төвшөнд үүнийг ганц бие хүмүүс нэмэлт татвар төлж байна гэсэн ойлголт үүсгэхэд хүргэсэн юм. Японд төрөлтийн бууралтыг шийдвэрлэх зорилгоор төвлөрүүлсэн сангийн хөрөнгө нь эцэстээ хүүхэдтэй гэр бүлүүдэд олгодог төрөл бүрийн тэтгэмж, халамжийн хэлбэрт шилждэг. Тэтгэмжийн стандарт нь хот бүрт бага зэрэг ялгаатай. Тухайн бүс нутгийн эдийн засгийн төвшнөөс хамаардагч нийтлэг утгаараа хүүхэд өсгөх бүх үе шатыг бараг бүрэн хамарсан өргөн хэмжээний халамжийн системтэй. Хүүхэдтэй эцэг эхчүүд 1 жил хүртэлх хугацаанд цалинтай эцэг эхийн чөлөө авах боломжтой. Эцэг эх хоёулаа хүүхдээ асрах чөлөө авах эрхтэй. Бүр тус бүр нь бүтэн 1 жил ажиллаа төр завсарлах боломжч бий. Хуулиар ажил олгогч нь жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөнд орсон ажилтныг ажлаас нь халахыг хатуу хоригддог. Бас чөлөөний хугацаанд цалин хэвийн олгогдно. Энэ нь хүүхэд төрүүлснээс болж орлого ажлаа алдах айдсыг бүрэн арилгаж, эцэг эхчүүдийг хүүхдээ асрахад төвлөрөх боломжийг олгож байна. Үүнээс гадна хүүхэдтэй гэр бүлүүд хүүхдийн мөнгөнд тэтгэмж авах бөгөөд хүүхдийн тоо нэмэгдэх тусам олголтын хэмжээ өсдөг.
Энэ тэтгэмж нь сүү, хувцас, нэмэлт тоол зэрэг өдөр тутмын хэрэгцээг хамарч гэр бүлийн санхүүгийн дарамтыг бууруулдаг. Зарим бүс нутагт олон хүүхэдтэй гэр бүл зориулсан орон сууцны дэмжлэг хүртэл олгож байрны зардлыг хөнгөвчлөдөг. Боловсролын салбарт ихэнх хотууд ахлах сургуулийн төвшин хүртэл үнэгүй боловсролын тогтолцоог хэрэгжүүлдэг. Бага ангиас ахлах анги хүртэл сургуулийн төлбөр бараг байхгүй болсон тул гэр бүлүүд суурь боловсролын шатанд томоохон зардал гаргах шаардлагагүй болдог. Түүнчлэн сурах, бичиг, дүрмт хувцас зэрэг нэмэлт зардлууд ч тодорхой хэмжээгээр татаастай байдаг. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь мөн өргөн хүрээтэй. Насанд хүрээгүй хүүхдүүдийн эмчилгээний зардлыг бараг бүрэн чөлөөлдөг. Ханиад томуу хаалууралт зэрэг энгийн өвчлөлөөс эхлээд шүдний эмчилгээ, бага зэргийн мис засал хүртэл гэр бүлээс нэмэлт төлбөр бараг шаарддаггүй. Төрснөөс насанд хүрэх хүртэлх хүүхдийн эрүүл мэндийн хамгаалтыг үндсэндээ нийгэм бүхэлдээ үүрч байна. Японы хуулийн эрх зүйн тогтолцоо нь гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалахад онцгой анхаарч татварын систем нь хүмүүсийг гэр бүл зохиохыг тогтмол урамшуулдаг. Гэрээсний дараа иргэд татварын олон төрлийн хөнгөлөлт эдлэх боломжтой болдог. Харин ганц бие хүмүүс гэр бүлтэй холбоотой ямар ч татварын хөнгөлөлт эдэлдэггүй тул татварын дарамт нь харьцангуй өндөр. Бидэнд ойлгомжтой байхын тулд төгрөгөөр жишээ авч үзье. Сард ойролцоогоор 35 сая төгрөгийн орлоготой ганц бие хүнийг авч үзвэл тэр хүн дор хаяж 30% татвар төлдөг бөгөөд энэ нь сар бүр ойролцоогоор 10 сая төгрөгтэй тэнцэх татварын дарамт гэсэн үг. Хэрэв орлого цааш өсөж Японы өндөр орлогын ангилалд хүрвэл татварын хамгийн дээд хувь хэмжээ 55% төрж өөрөөр хэлбэл орлогын бараг тал хувийг татварт төлөх шаардлагатай болдог. Энэ нь ганц бие хүмүүсийн хувьд маш хүнд дарамт болох нь ойлгомжтой. Үүнээс илүү чухал асуудал нь дээр дурдсанчлан ганц бие хүмүүс ийм өндөр хэмжээний төлбөр төлсөн ч хүүхэд асрах, боловсрол, эрүүл мэнд зэрэгтэй холбоотой ямар ч үр ашиг, хөнгөлөлт эдэлж чаддаггүй явдал юм. Иймээс хичээл зүтгэл ба өгөөжийн тэнцвэргүй байдал маш тод илэрч олон ганц бие хүмүүст шударга бус мэдрэмж төрүүлэх шалтгаан болж байна. Зарим өндөр орлоготой ганц бие хүмүүс өөрсдийгөө төрхийн болон хүүхэд асрах тэтгэмжийг санхүүжүүлэгч гэж гомдолж байна. Үнэн дээр Японд гэр бүл болох уушаад өөрөө хойшилж эсвэл бүр алгуулж байна. Судалгаануудын дүгнэлтээр төрөлд буурах гол хүчин зүйл нь хожуу, гэрлэлт тогтворгүй ажил, эмэгтэйчүүдийн карьерийн дарамт, орлогын тодорхойгүй байдал гэдэг нь нэг мөр тогтсон дүгнэлт болсон юм. Ялангуяа Токио зэрэг том хотуудад байрны үн өндөр, амьдралын өртөг өссөн. Ажлын ачаалал их, гэр бүлийн амьдралын цаг бараг үлдээгүй болсон нь залуусын гэр бүл байгуулах шийдвэрийг хойш татаж байна. Олон залуусын хувьд асуудал нь хүүхэдтэй болох уу биш, хүүхэдтэй болоод яаж амьдрах вэ гэдэг асуулт болж хувирсан. Японы хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүд хүүхэдтэй боломж карьерийг тасалдах, ажлын байрны тогтвортой байдал буурах, буцаад ажилд орох хэцүү болох зэрэг бодит эрсдэлтэй тулгардаг. Тиймээс ч олон эмэгтэйчүүдийн хувьд шийдвэр маш энгийн болсон карьер руу эсвэл хүүхэд. Харин тэд ихэнхдээ карьерийг сонгож байна. Төрөлт буурна, залуу хүн цөөрн, хөдөлмөрийн хүч багасна, татварын дарамт өснө. Залуус илүү ачаалттай болно, хүүхэдтэй болох хүсэл улам буурна. Энэ нь зогсдоггүй цикл. Японд яг л ийм зүйл болж байна. Солонгост ч мөн ялгаагүй. Япон Солонгосын өнөөгийн байдал бол ганц улсын асуудал биш. Энэ бол орчин үеийн хөгжингүй нийгмийн нийтлэг сорилт. Хэрвээ залуус амьдрал нь тогтвортой гэж мэдэрвэл, гэр бүл нь аюулгүй гэж итгэвэл, хөдөлмөр нь үр дүнтэй гэж харуул тэд хүүхэдтэй болно. Харин эсэргээрээ амьд үлдэхийн төлөө тэнцэж байвал ямар ч урамшуулалт төрөлтийг өсгөхгүй. Японы түүх бидэнд нэг зүйлийг маш тодорхой хэлж байна. Хүн амын хямралыг мөнгөөр биш, харин итгэлцэл, тогтвортой ирээдүгээр л шийдэх аж. Харин Солонгос төрөлтийн хувь 0.7-оос 0.8 буюу төрөлтийн гүн хямралын төлөвтэй байгаа бол манай Монгол улс яг одоогийн байдлаар 2.5 орчим буюу нэг гэр бүл дунджаар 2 хүүхэдтэй байна. Энэ нь тогтвортой дэлхийн дундчтай ойролцоо байгаач 2023 оноос жил дараалан буурсаар байна. Манай улс одоогоор Япон Солонгос шиг хямралд ороогүй ч ижил чиглэл рүү аажмаар ортож байгаа учраас энэ сэдэв яах аргагүй анхаарч судлах сэдэв ажээ.